Төрийн албан хаагч нь хөхөнгийн дэвсгэр бүхий улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвхөн төрийн албан хэрэгцээнд ашиглав. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 109-р тогтоолын хавсралтаар батлагдсан төрийн захиргааны болон үйлчлэгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баталсныг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Төрийн захиргааны болон үйлчлэгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний 2.3.11-т албаны хэрэгцээнд ашиглаж байгаа хөхөнгийн дэвсгэр бүхий улсын дугаартай тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх гэж заасан байхад хэрэгжилт хангалтгүй байна. Иймд төрийн захиргааны болон үйлчлэгээний албан хаагчдаа хөхөнгийн дэвсгэр бүхий улсын дугаартай тээврийн хэрэгслийг албандаа ашигладаг бол албан ажлын үед зөвхөн ажлын зорилтоор ашиглах, ажлын бус цагаар амралтын өдрүүдэд хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, албаны унааг зөвшөөрөгдсөн газарт байршуулах, шатхуун, засвар үйлчлэгийн зарлыг зөвхөн албан ажлын хүрээнд зарцуулахыг анхаарна. Албан тушаалтан бүр өөрийн мэргэжил салбар байгууллагад мөрдөгдөж буй ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаанд нийцүүлэн чанд мөрдөн ажиллаж, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх бүрэн чадамжтай байх ёстой. Иймд төрийн албан хаагчдын ёс зүйн боловсрол, сахилах хариуцлагыг дээшлүүлж, ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаанд мөрдөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүрэгтэй ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Шудраг, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албан хаагч байж, төрийн өмчийг зөв зохистой ашиглаж, хууль дүрм журмаа мөрдөцгөөе. Төрийн байгууллага үйл ажиллагаагаа ёс зүйн дүрмдээ нийцүүлэн ажиллах ёстой. Авилгын эсрэг нэгдээ.